Бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. За 7 сарын 29 нь бүтэн сартай өдөр гарч байгаа. За энэ бүтэн сартай өдөрт болохоор өнгөрснөө хаах. За тэгээ хуримтлагдсан таагүй тэ энергийг танд ингээд ерөнхийдөө одоо өмнө ингээд нэг таагүй нөхцөл байдал тийм зүйл тохиолдсон бол тэр зүйлийг одоо тавьж явах, судлах, өөрийгөө цэвэрлэх, чөлөөлөх цаг хугацаа юм аа. За дээрэс нь одоо тэ сэтгэлээ цэвэрлэх хэрэгтэй. За сэтгэлдээ хуримтлагдсан гомдол, шаналал юу гэдгийг тэр бүхний одоо цэвэрлэх цаг хугацаа гэж ойлгож болно. За нөгөөтэйгөр бол гэр орчин тэ гэр орноо цэвэрлэх, зэгцлэх. За дээрэс нь хэрэггүй зүйлээ ингээд гаргаж хаях хэрэгтэй. За бас ингээд одоо тэ цаасан дээр тэ ингээд өөрийнхөө одоо тэ энэ өнгөрсөн давсан шарах шаналл зовлон одоо за тэгээ хүсэхгүй байгаа юу гэдیں те таагүй тэр зүйлүүдээ цаасан дээр бичээд ингээд тавьж явуулах хэрэгтэй. За цаасан дээр бичээд за тэгээ бичиж дуусчаад тэр зүйлээ ингээд шатаах юм уу эсвэл одоо ураад ингээд хаях хэрэгтэй. Бас ингээд те талархлаа бичээд тэмдэглээд юунд талархаж явдгаа бас ингээд бичиж тэмдэглэх хэрэгтэй. За ингээд 7 сарын тэ бүтэн сард одоо танд юуг одоо орхих хэрэгтэй байна. За тэгээ орчлон ертөнц одоо тэ таныг юунаас чөлөөлж байна гэдэг ерөнхийдөө нийтийн уншлага хийж байгаа. За энэ уншлага дээр болохоор хүзэр сонголт бол байхгүй. Ерөнхийн ингээд бүгдэнд нь хамарсан ингээд уншлага хийгдэх юм аа. За уншлага хийхээс өмнө бичлэгний доор харагдаж байгаа Instagram хаягаар хувийн имжлэг болон за дээрээс нь энерги цэвэрлэх дом авах боломжтой байгаа шүү. Subscribe дарж амжаагүй байгаа хүмүүс байгаа бол subscribe дараад өгөөрэй. 7 сарын 29-нд энд байгаа энэ бичлэгийг сонсож байгаа хүмүүс зориулсан хорвоо ертөнцөөс өгч байгаа мессежүүд за дээрээс нь хорвоо ертөнцөөс одоо та юуг орхих шаардлагатай вэ? Юунаас чөлөөлөгдөх шаардлагатай вэ гэсэн мессежүүдийг гаргаж ирсэн байгаа. За 7 сарын 29-нд энэ бүтэн сартай өдөр за хорвоо ертөнцөөс өгж байгаа танд өгж байгаа мессеж гэх юм бол за нүдэнэ одоо тэ болттой нүдээ хаалгацсан ингээд ийм нөхцөл байдалтай байсан бол одоо та магадгүй ирээдүй за цаашаа ер нь яаж амьдрах вэ гэсэн нөхцөл байдалтай ер нь шаналл зовлонтой байсан бол одоо нүдэнийх цаг нь болжээ. Нүднийхээ болтыг ав гэсэн утгатай. Ерөнхийдөө хорвоо ертөнцөөс өгж байгаа мессеж нь одоо сайн сайхан зүйлийг харж сайн сайхан зүйлийг ингэж мэдэрч амьдрах хэрэгтэй гэдгийг ер нь мессеж өгöd байгаа байхгүй юу. За нөгөөтэйгөр одоо жоохон газарлагтай бай. Юмны одоо балансыг ингэж ажиглаж те харж ингэж те юу нь болж ин юу нь болохгүй энэ ер нь миний байх ёстой орчин мөн үү энэ нөхцөл байдал мөн үү гэдэг дээр ер нь л одоо анализ хийгээд одоо тэр зүйлийг ерөнхийдөө цэвэрлэх шаардлагатай эсвэл ингээд таагүй нөхцөл байдал болов заавал тэр газар овогдож хүлэгдэх гэхээсээ илүү одоо орчноо өөрчлөх тэ шинжлэх за тэгээ жоохон нөгөө нэг юм хөрсөндөө буу гэдэг байгаа байхгүй юу нэг тийм мессеж ирж байна. За дээрэс нь одоо талархах хэрэгтэй. За бас амралт хэрэгтэй, бясалгал хийх хэрэгтэй. За энэ порталын үеэр одоо тэ энерги цэвэрлэх хэрэгтэй. За өөр өөртөөрөө ажиллаж одоо тэ тайвшрал, амар амгалан өөрийгөө судлаж за энэ хэрэггүй нөхцөл байдалд өөрөө чинь шаналгаж байгаа тэр зүйл дээрээ ерөнхийдөө судлаж тавьж явуулж одоо хаях хэрэгтэй гэж байна. За нөгөөтэйгөр болохоор одоо юунд талархаж явдаг одоо тэ ингээд өөрийнхөө тэр зүйлээ сэтгэлээсээ ингэж бичих хэрэгтэй. За бас одоо өөртөө итгэл найдвартай бай гэсэн мессеж ирж байна. Ер нь энэс илүү дээрдэх болов гэсэн юм бодолтой ч юм уу те ингээ өөртөө итгэх итгэлгүй байсан бол одоо энэ зүйлээ тавьж явуулаа. Өөртөө итгэлтэй болох хэрэгтэй. Итгэлгүй байсан бол одоо тэр итгэлгүй байгаа тэр нөхцөл байдал тэр зүйлээ бүгдийг тавьж явуулаа. Өөртөө итгэх хэрэгтэй гэсэн мессеж ирсэн байна. За нөгөөдөөр болохоор инэрэнгуй бай. Бусдад одоо тэ өгөөмөр сэтгэл гаргах хэрэгтэй. За бусдаас өгөөмөр сэтгэл авч хайрлагддаг бол тэр зүйлийг хүлээн зөвшөөр талархах хэрэгтэй. Таагүй уур амьсгал нөхцөл байдал үүсгэжсэн бол тэр зүйлийг уучлах хэрэгтэй. За тийм болохоор сэтгэлээ чөлөөлөх хэрэгтэй. Энэ цаг хугацаанд за тэгээд 7 сарын 29-нд бүтэн сартай энэ үед болохоор тэ юуг орхих хэрэгтэй байна вэ? Энийг харцгаая. Яалтчгүй одоо ингээд 20 ертөнцөөс өгж байгаа мессеж аваад байгаа байхгүй нүдэ болгоцсон байна. Одоо нүднийхээ болтыг нээ тэ одоо юу вэ? Юу
биш байна, юу нь болохгүй байна гэдгээ одоо олж харах хэрэгтэй гэж байгаа. За тэрэн дээр нь болохоор таны ингээд сонголтын дээр эргэлзээд байгаа юу байгаа байхгүй, харахыг хүсэхгүй байгаа зүйл эсвэл ингээд юу гэдэг энээс илүү боломж байхгүй, энээс илүү сонголт байхгүй, энээс илүү одоо тий илүү муу нөхцөл байдал, илүү муу үр дагавар байх үедээ гэхээсээ илүү өөр танд ингээд боломж бололцоо, өөр сонголтууд, өөр сайхан зүйлүүд ингээд танд ингээд байна. За тэр зүйлийг олж хараач гэсэн мессеж ирээд байгаа байхгүй. За тэгээд юуг орхих шаардлагатай вэ? Ер нь бол та эргэлзээд байгаа тэр нөхцөл байдлаа одоо орхиж тавьж явуулаа. Та өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Энерги тэнцвэржүүлэх хэрэгтэй. За тэгээд газартлах хэрэгтэй байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо юу гэдэг тийм хүлэн зөвшөөрөх, талархаж сураад одоо тий хорвоо ертөнцөөс сайн сайхан зүйл ирнэ гэдэгт итгээд өөрийгөө ямар ч сан би ингээд сонголт хийх хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үнэхээр харахыг хүсэхгүй байгаа, мэдрэхийг хүсэхгүй байгаа зүйлтэйг заавал зуралдаад байх шаардлага байхгүй. Тэгэхээр одоо орхих ёстой зүйл байгаа учраас энэ зүйлээ одоо тавьж яваад орхих хэрэгтэй. Миний ажиллаж бүтэхгүй, за дээрэс нь ингээл те санхүү мөнгө маань ерөөдөө ингээл таагүй бай. Жохон ингээд нөгөө таагүй уур амьсгалтай байлгадаг. За тэгээд ингээд тэр одоо те таны орчин нөхцөл байдал чинь ингээд магадгүй ямар ч өсөлт дэвшилгүй. За дээрэс нь цалин мөнгө санхүүч гэсэн ерөөсөө ямар ч өсөлт дэвшил байхгүй. Тэгээд тэрийг мэдсээр ээж тэр зүйлдээ хорогдож үлдээд эсвэл тэр зүйлтэйгээ эвдрээд байгаа бол одоо энэ зүйлээ орхих цаг нь болжээ. Таныг ингээ одоо тий аж аргалтай байлгаж чадахгүй байгаа нөхцөл байдалтай эвлэрэх шаардлага байхгүй. Тэр зүйлээс одоо гараад яваач гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр одоо нэг үгээр хэлэх юм бол одоо энэ цаг хугацаагаар таныг одоо тий заавал тэр нөгөө нэг тий ингээ таагүй нөхцөл байдалтай тесвэрлэж үлдэх гэхээсээ илүү одоо зүгээр гараад явах хэрэгтэй гэсэн. Тэгэхгүй нөгөө эвлэрээд байгаад байгаа энерги харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ зүйлээ тавьж явуулах хэрэгтэй, орхих ингээд шаардлагатай болсон байна гэдгийг хэлж байна. Яг бол орчин нөхцөл байдал дээрээс нь газарлагтай бай гэсэн мессежүүд ирээд байгаа байхгүй нүдэнэ. Одоо сэрэх цаг хугацаа болсон гэсэн мессеж ирж байна. 7 сарын 20-нд болох энэ портлын үеэр та одоо өөр дээрээ ажиллаж өөрийнхөө одоо нүдийг нээж одоо сэрэх цаг хугацаа болсон. За би ямар орчинд би хаана байгаад байгаа бэлээ? Би ер нь байх шаардлагатай билүү гэдгийг одоо ойлгож ухаарах цаг болсон гэсэн мессеж ирж байна. Яг бол тэгэхээр энэс илүү сайхан боломж, энэс илүү орчин нөхцөл байдал, энэс илүү сайхан үйл явдлууд зөндөө ингээд таныг ингээд хүлээгээд байгаа. Та зүгээр ингээд одоо тий таагүй тэр нөхцөл байдал дээр ингээд залхуураад ингээд өөрийгөө сайн дуураараа тэнд ингээд хүлээд уяад байгаа энерги харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо юу вэ гэхээр босоод одоо хүлээ гараа яваач гэсэн мессеж ирж байна. За нөгөө төгөр одоо тий таны ингээ зүрх сэтгэлийг шархлуулсан, зовоосон, шаналгасан. За тэгээд оройч нойрчин хүрдгүү, дарих толгойчин өвдөө, бие чинь шаналгаж зовоож байгаа энэ нөхцөл байдалд одоо эвлэрэхгүй. Эвлэрэх шаардлагагүйгээр одоо дуу хоолойгоо гаргаж тий өөрийнхөө одоо тэр ингээ сэтгэлийн шаналл занлаа одоо ингээ тэгээд ингээд тэр одоо сэтгэл зүрхэндээ ингээ уягдаж ингээд өөрийгөө тас зурж барьж байгаа оронд одоо тэрийг тавьж явуулах цаг хугацаас уучлахын уучлаад ер нь бол өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй. Өнгөрсөн баларсанд одоо болсон янз бүрийн сэтгэлийн тэр шаналл зомлол бүгдээ бити одоо сэтгэлдээ тээ. Тэр бүгднийг одоо тавьж явуулах цаг хугацаа болсон гэсэн мессеж ирж байна. Яг бол энэ зүйлийг тавьж явуулснараа та өөрийгөө олж ийн. За дээрэс нь таны энерги бүтэн болж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ цаг хугацаагаар дамжуулаад та тэр зүйлийг тавьж явуулах хэрэгтэй. Сэтгэлийн шаналл зомнол юу гэдгийг таныг шархлуулсан, таныг зовоосон, магадгүй тэр траума, айдас тэр зүйл юу гэдгийг тэр зүйлийг одоо зүгээр энэ цаг хугацаанд бүгднийг тэр цаасан дээр бичиж шатаагаад эсвэл урьж хаяад ингээд суллах хэрэгтэй гэсэн мессеж ирж байна. Тэгэхгүй одоогоор бол ингээд та ингээд тэр нөхцөл байдлыг одоо хүртэл ингээд тээж явдаг боддог те ийм нөхцөл байдалтай байгаа байхгүй. Тэгэхээр энэ цаг хугацаагаар энэ портлоор та энэ зүйлийг судлах болжээ гэсэн мессеж ирсэн байна. За нөгөөдөөр болохоор магадгүй одоо тийм ингээд нөгөө шин зөвлөл эхлүүлэх, за шин одоо орчин, за шин ажил, за шин бизнес гэдэг ч юм уу тийм шин хүнтэй танилцах гэдэг ч юм уу. Тэр зүйл дээр ингээд юу гэдэг юм та өөртөө итгэлгүй ерөөсөн ингээд тийм найдлага хийхгүй байгаад байгаа харагдаад байгаа байхгүй юу тийм. Тэнгүүт одоо орчлын ертөнц юу гэдэг нь гэхээр та өөртөө итгэх итгэлээ одоо олж аваач. Өөртөө итгэлтэй байгаач. Таны чиглэлд ирж байгаа гайхалтай үйл явдлууд ингэ болно. За өөртөө итгэлгүй байгаа. За тэ өөрийгөө ерөнхийдөө голсон. За магадгүй одоо юу гэдэг нь тийм намайг хинч тоодын гэдэг ч юм уу тийм. Эсвэл би одоо энийг
эхлүүлнэ гэж юу яд ингэдэг ч юм уу. За дээрэс нь бусдын ингээд одоо тийм магадгүй одоо бас дээрэс нь ингээд энэ цаг хугацаагаар хин нэгний одоо боломж бодолцоо эсвэл хин нэгний одоо хүсэл мөрөөдлөөс тасцуур чангааж тэрний төлөө зүтгэж яхахын оронд одоо өөрийнхөө хүсэл мөрөөдлийнхөө төлөө ингээд өөртөө зам нэгэж гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр хин нэгний хүсэл мөрөөдөл одоо зорилгын төлөө өөрийнхөө цаг хугацаа хайран энерги бүх зүйлээс одоо шавхаж ингэж байгаа бол одоо энэ зүйлээ болох хэрэгтэй. Энэ зүйлийг одоо өөрөөсөө ингэж суллаж тавьж явуулах хэрэгтэй. Тэгэхээр өөрийнхөө зүйл дээрээ өөрийнхөө хүсэж мөрөөдөж байгаа тэр зүйл дээрээ одоо фокуслоод үйлдэл авахыг цаг хугацаа байгаа учраас одоо хин нэгний одоо тэг хүсэл мөрөөдлийн төлөө өөрийнхөө бүх зүйлэг байдаг зүйлээ шахах шаардлагагүй гэсэн мессеж ирж байна. Яагаад гэвэл өөрийн зүйлийг гартаа одоо хүртэл атгаагүй явж байгаа энерги харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо өөрийнхөө зүйлийг гартаа атгах хэрэгтэй. Өөрөө би чадна гэдэгт итгэлтэй хэрэгтэй. Одоо тийм ер нь юу гэдэг нэг юм найзлага тэгээл байгаад байгаа болохоос биш ямар ч тийм нэг өөртөө итгэлгүй байгаад байгаа. Тэгэхээр өөртөө итгэлтэй бай, та чадна гэдэгтээ итгэв. Тэгээд энэ цаг хугацаагаар одоо юу гэдэг өөртөө итгэхгүй байсан те өөрийгөө басамжилсан те өөрийгөө госон тэр зүйл байгаа л одоо энэ зүйлийг тавьж явуулах хэрэгтэй. Өөрийгөө хайрлах хэрэгтэй гэсэн мессеж ирж байна. Өөрийн чинь одоо те энэ ингээд нөгөө гашилцсан байгаа хүсэл мөрөөдөл чинь одоо тэр хэрэгжиж эхлэегүй. Аль ингээ ер нь бодсноос цаашгүй ямар ч одоо тэ үйлдэл авч хийгээгүй энэ гашилцсан байгаа мөрөөдөл дээр одоо анализ хийж энэ зүйл дээрээ одоо ямар ч сан энэ зүйлийнхаа төлөө үйлдэл хийх цаг нь болжээ. Магадгүй таны хүсэл мөрөөдөл аль хэзээ хоцрогдсон эсвэл таны тэр бодоод байгаа зүйл үеийн өнгөрөөцөн гэж бодож байгаа бол энэ зүйлийг орхиод шинэ зүйлийг тэмүүлээч. Та хэрвээ энэ хүсэл мөрөөдөл чинь хуучир заа би л ямарч боломжгүй гэж бодож байгаа бол нэг бол тавьж явуулаа шинэ ийм зүйл шинэ мөрөөдөлтэй болгооч. Эсвэл бусдын мөрөөдлийг ингэж одоо дээд цэцэглүүлж дэлбэлүүл байж байгаа цаг хугацаа чинь хайран байна гэдэг байгаа байхгүй юу. За нөгөө тэгэр одоо тий за хил ам ихтэй ч юм уу эсвэл тань татаарахтай эсвэл таны боломжоо сулгаа яадаг за магадгүй таныг ингээ хүнд ийм нөхцөл байдал байдаг энерги чинь сордог найс нөхөд тий хамт олон юу байдیں۔ Тэр зүйлүүдээс одоо ч өөрийгөө чөлөөлж ингэж нэг юм зай авч пауз авах хэрэгтэй байгаад байна. Тэгэхгүй ингээд нөгөө юу гэдэг та ингээл өнөөдөр гармааргүй байдаг. Тэгэхээр найс нөхдүүд чинь ингээл гарын орыг гэлдэг ч юм уу тий. Тэнгүүд одоо гарч орохоор нөгөө иддэг байхаар ингээ энергиэс оруулсан юм шиг ингээ ядарч туйлдаад байдаг бол одоо энэ зүйл дээр эвлрээд тэр хүмүүсийн үгээр байх шаардлага байхгүй. Үнэхээр та гармааргүй бол гармааргүй байна гэдэгтээ бат үгээ хэлдэг байх хэрэгтэй. Нөгөө тэгвэр хэрэггүй хүмүүс байгаа бол тэ эргэн тойронд чинь таны ингээ ядраадаг, сулдаадаг, зовоодаг ийм орчин нөхцөл за хүмүүс тийм хүмүүс байгаад зайгаа бариад өгөөч. Мэдээж бүр холбоо тасал гэж хэлэхгүй, холбоо тасалж чадахгүй мэдээж ингээд хамаатан садан байлаа гэхэд бол холбоо таслаад бүр ингээд таг алга бол гэж бол хэлэхгүй да. Зүгээр зайгаа барих хэрэгтэй. Хин нь хинбэ? Юу нь юу вэ гэж нүдэн нэгэ хараад чи зайгаа барихын бариад эвлэр одоо тэ ингээд уучлж өшөөрхөн өшөөгөөд тэ инэрэнгүү хандах гэсэн мессеж ирсэн учраас инэрэнгүү хандах зүйл байвал инэрэнгүү хандаж одоо тэр хүмүүсийг одоо нэг ойлгож за угаасаа л юм хүндээ гэдэг шиг ингээд тэр хүнээ ойлгож хүлээж авч ингэж хайрлаач бас өөрийгөө ч гэсэн хайрлах хэрэгтэй. Энэ цаг хугацаагаар өөрийгөө суллаж тэр ингээд нөгөө нэг юм зовиртой байгаа нөхцөл байдлуудаа ингэж тайж явуулах цаг хугацаа шүү. Өөрийнхөө байр суурьнээ одоо ингээд бат зогсооч гэсэн мессеж ирээд байгаа байхгүй. Өөрөө ингээд тэр нөгөө нэг юм орчин нөхцөл байдлыг өөрчлөх гэж эсвэл за магадгүй тэр ажил дээрээч тэр ингээд бүх зүйл хүчин чармаалтаа таал ингээд гаргадаг байх жишээний байгаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо зарим зүйлийнхаа одоо тэр ачаалал балансыг ингээд тэнцвүүлж тэгээ өөртөө бүх ачааг ингэж үүрж ингэж одоо явах шаардлагагүй. Тэгэхээр ингээ орхих ёстой зүйл гэхээр мэдээ заавал энергийн түвшинд гэхээс илүү хүн хоорондын харилцаа, хүн хоорондын нөхцөл байдал, ажлын талбар дээр гэхэд ганцаараа л бүх зүйлийг хийх гэхээс илүү за энэ зүйлийг хамтарч тэгээ хамт олонтойгоо ингэж одоо тэгээ хуваач хийх шаардлага юу байна? За гэр бүлийн хүрээнд ч гэхэд одоо жишээлбэл за би энийг ингэж хийчих чи тэрийг хийчих гэдэг ч юм уу те юмны ингээд нэг уян балансыг ингэж тэнцвүүлж ингээ өөртөө ч гэсэн одоо ингээ амрах цаг хугацаа олгох хэрэгтэй гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхгүй ингээд нөгөө бүх зүйл дээр гар бие оролцдог, бүх зүйл дээр өөрөө л ингээд зогсчдаг, бүх зүйлийг ингэж тэнцвэртэй байлгах гэж аяга хичээгээд байгаа шаардлага ингээ ажиглагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо энэ цаг хугацаагаар
өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй, өөртөө амралт өгөх хэрэгтэй, хит их ачаалал авах гэхээс илүүтэй балансаа тэнцвүүлэх хэрэгтэй. За нөгөөдгөө бусдыг одоо уучлах хэрэгтэй, хүлэн зөвшөөрөх хэрэгтэй, тайвч явуулах хэрэгтэй байна. За бас дээрэс нь таагүй байгаа энэ орчин нөхцөл байдлаас солих үнэхээр боломжтой, тэг шилжилт хөдөлгөөн хийх боломжтой бол одоо ингээд шилжилт хөдөлгөөн хийгээч. За үнэхээр шилжилт хөдөлгөөн хийж чадахгүй байлаа гэхэд бол ядаж орчноо цэвэрлэх хэрэгтэй, гэр орноо цэвэрлэх хэрэгтэй, хэрэггүй эд хогшлоо гаргаж хаях хэрэгтэй. Олон жил ингээд нэг газараа байсан эд хогшилч ингээд байгаа л гэдэг. Тэр нь одоо тэгэл нөгөө нэг сайнтайч муутайч энерги нь холилдсон. Тэгэл тэр зүйлтийг ингээд нөгөө нэг ингээд одоо юу гэдгийг эргэлдээл ингээд байгаад байгаа нөхцөл байдал бол үнэхээр тань таалдвал хайр найргүй бод. Тэгэл гаргаж хаях зүйл байвал гаргаж хаях хэрэгтэй. Тийм сэтгэлээ цэвэрлэх хэрэгтэй. Өнгөрсөн давсан шаналл зовно шарах за тэгээд хүнд итгэлээ алдсан байгаа нөхцөл байдал байгаа бол одоо тэр зүйлээ орхих судлах хэрэгтэй. За бас ингээд таныг ингээ хайрладаг, таныг үнэлдэг тэр хүмүүстэй талархлаа илэрхийлэх хэрэгтэй. За энэ цаг хугацаанд өөрийгөө нээж, за тэгээ өөрийгөө суллаж чөлөөлөх цаг хугацаа байгаа шүү. За тэгээд одоо болохоор 22 тонс ингээд таныг юунаас чөлөөлөхийг одоо хүсэж байна, юунаас чөлөөлж байна вэ гэдгийг харцгаая. За тэгээд чөлөөлснөрөө та энэ цаг хугацаанд порталлороо танд ингээд ирж байгаа те танд юу авчирч байна вэ 22 тонсоос юу танд өгөх хүсэж байна, та юунаас бас таныг чөлөөлөх хүсэж байна гэдгийг харцгаая. За юу сануулахыг хүсэж байна. Энэ порталын үеэр, энэ цаг хугацаанд дээр за төлөвлөгөөгүй байдаг. За ямар ч төлөвлөгөөгүй. За тэгээд ингээ юу гэдгийг энэ сард ийм юм хийн гэдэг ч юм уу. Ямар ч төлөвлөгөө байхгүй амьдрал чинь ингээ урсгалаараа эргээд ингээ урсгалаараа хөдлөж яваад байгаа бол 22 тонц одоо юу гэж юм бэ гэхээр одоо ийм залхуурлын байдалтай те залхуур суугаад цаг хугацаа чинь биш ээ. Тэгэхээр одоо энэ цаг хугацаа одоо тийм 7 сарын 20-нд тавьж явах ёстой юмнуудаа тавьж явуулаад орхих ёстой юмнуудаа орхиж явуулаад өөрийгөө суллаад ирснийхаа дараахан өөртөө төлөвлөгөө гаргаад за 27 гарахаас өмнө би ингэн тэгнэ гэсэн. За өөртөө зорилгоо тодорхойлоод өөрийнхөө одоо тэр хүчийг ингэж өөрийнхөө гартаа хатгаад өөртөө ингэж анализ хийгээд одоо тий хөдлөөд өгөөрэй гэсэн мессеж ирж байна. За ингэж чадах юм бол 22 тонс танд те ингээд нөгөө нэг юм зогсон байсан магадгүй ажил карьер мөнгө санхүүгийн хувь зогсон байсан зүйлүүдийг чинь одоо хөдөлгөөнд орж байна. Энэ зүйлийг одоо тийм магадгүй зогссон байсан энэ энергийг гацсан байсан энэ энергиэс чинь чөлөөлж өгч байна 22 тонс. За бас дээрээс нь зүүн савнд маш их ихтгэлтэй бай гэдэг байгаа байхгүй. Таны ингээд зөнгөөр дамжуулж агиух ингээ 22 тонцоос мессеж ингээ ирдэг. За тэгээ тэр зүүн савнд итгээд өгөөч. Энерги чинь цэвэрлэгдсэн, энерги чинь бүтэн байх үед ингээд таны зөнгөөр дамжуулагдаж ирж байгаа тэр зүйлдээ итгэлтэй байх хэрэгтэй гэсэн мессежийг өгч байна. За дээрээс нь таны зүүн савн бас өндөрсөж өгнө гэсэн байна. За магадгүй ингээд зөнгөөр чинь дамжуулаад одоо тий ингээд нөгөө сайн одоо гой мессежүүд танд ингээд үйл явдлууд ижил тоо харах гэдэг ч юм уу те сайхан хүмүүстэй одоо тий уулзрах гэдэг ч юм уу те тийм зүйлүүдийг ингээд 22 тонцоос ингээд өгч байна. За нөгөө дээгүүр болохоор хуучирсан эд хогшил, хуучирсан үеэ өнгөрөөсөн харилцаа, за хуучирсан ажил төрөл за магадгүй энэ ажлаас үнэхээр гарна гэж бодоод байдаг ерөөсөө үрдэл авч хийгээгүй байгаа бол тэр үнэхээр танд энэ зүйл хэрэгтэй байсан уу? Хэрэггүй гэж үзэж байгаа бол тэрийг одоо хай. Тэгээ бас гаргаж хай. Тийм цэвэрлэх хэрэгтэй. За тэгээд үнэхээр энэ ажлаас гарах шаардлагатай гарна гэдэгтээ одоо ерөөдөө ихтгэлтэй бай. Энэ зүйл бол ингээ тий 22 тонц болохоор чамайг юм хуучирсан нөхцөл байдал хуучирсан орчноос чинь чөлөөлж байна. Тийм. Одоо та энэ 7 сарын 29-ний дуудлагыг өөртөө хүлээж аваад хэрэгжүүлээд өөртөө ажиллаж чадгал юм бол 22 тонцоос өгж байгаа зүйл гэвэл таныг энэ хуучирсан нөхцөл байдал орчноос чинь чөлөөлж байна. За тэгээд таны хүсэж байгаа тэр шинэ орчин нөхцөл байдал руу чинь авчирч байна. За бас таны ажил бизнес дээр одоо тий өмнө ингээд магадгүй ингээд ахис твшил гараагүй байсан нөхцөл байдал байгаа бол тий магадгүй ингээд нэг юм хаалттай тий ингээ гацчихсан байсан бол энэ зүйлийг чинь ингээд одоо тий чөлөөлж өгч байна.
энэ одоо портлоор дамжуулаад танд ингээд тий зогсон байсан зүйлийг чинь чөлөөлж өгч байгаа байхгүй юу? За нөгөөтэйгээр болохоор магадгүй бизнестэй холбоотой. За дээрээс нь одоо тий юу гэдэг аялал зугаалга. За дээрээс нь одоо нөгөө нэг юм гадагшаа явах хүсэлтэй, ирмэлцэлтэй. За өөртөө ингээд нэг юм чаленж хийгээд ингээд хөдлөх гэхээр нэг л юм нь болохоо очдаг, гаццдаг ч юм уу тий. Уул нь би ингээд өөртөө ингээд зорилго тавиал хэрэгжүүл гэхээр л нэг юм болохоо очдаг гэхээр одоо энэ портлоор та өөрийгөө цэвэрлэгээ хийсний дараахан өөрийгөө чөлөөлөөд одоо тэр сэтгэл бугсан тэр хэцүү байсан ачаанд хөнгөвчлсний дараахан хорон орцон танд юу өгч байна гэхээр амар амгалан аз жаргал. За дээрээс нь одоо нөгөө нэг юм хүсэж байсан тэр мөрөөдөлтэй хүсэж байсан тэр одоо аялал зугаалга энэ зүйлийг чинь замыг нээж өгч байна. Тий. Хаалттай байсан энэ зүйлүүдийг чинь чөлөөлж өгч байна. За дээрэс нь энэ цаг хугацаа энэ портал бол энэ одоо энэ хүзрийг сонсож байгаа, энэ бичлэгийг үзэж байгаа хүн болгонд одоо шин ийм портлын шин цаг хугацааны ийм үйл явдал эхэлж байна. Шин цикл эхэлж байна гэсэн үг. Энд та итгэх хэрэгтэй. Энэ бол ингээд таныг ингээд чиглүүлсэн сүнсний дуудлага байна. Одоо энэ хүн болохоо байсан байна. Энэ 7 сарын 29-нд энэ хүн энэ зүйл дээр ажиллаж өөрийгөө чөлөөлж өөрийгөө ингээд ангаах хэрэгтэй цаг хугацаа гэдгийг сануулсан одоо энэ цаг хугацаа байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дуудлагыг энэ мессежийг аваад энэ видеог үзэж байгаа л та одоо энэ зүйл дээр ажиллах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь энэ портлоор дамжуулаад таныг гаццсан байсан тэр зүйлүүдийг чинь ингэж чөлөөлж өгч байгаа харагдаж байна. Хорон ертөнцөөс саанса бүгд ингэ нэгдээд чөлөөлж өгч байна. За дээрэс нь санхүү мөнгө өсөлтгүй, санхүү мөнгөнөр гацалттай одоо тий ерөнхийдөө энэ зүйл дээр санаа зовж исэн нөхцөл байдал байгаагаа л энэ зүйлийг чинь чөлөөлж өгч байна. Яагаад чөлөөлж өгч байна гэхээр одоо та өөр дөр ажиллаж байгаа учраас та энэ цаг хугацааг ашиглаад өөрийгөө цэвэрлж байгаа учраас та энэ цаг хугацааг ашиглаад бусдад талархаж өөрөөсөө одоо сэтгэлээ цэвэрлэж гэр оноо цэвэрлэж хаях ёстой зүйлүүдэд хайж за тэгээ өнгөрснөө хааж чадж байгаа учраас энэ зүйл дээр хорон ертөнц чаны одоо тэр хаалттай байсан зүйлүүдтэй бүгдийг чөлөөлж өгч байна. Одоо та ингээд энэ цаг хугацаа өнгөрөөд энэ портлоор та өөрийгөө ингэж авч гарснараа таны нүд нэгдэж байна. Дээрээс нь ингээд таны зам тодорхой болж эхэлж байна. Цаашдаа яах вэ гэдэг зүйл чинь ойлгомжтой болж эхэлж байна. Тийм учраас одоо таны одоо замчин магадгүй ингээд ирээдүйн зам чинь тодорхойгүй, цаашдаа яах нь тодорхойгүй байсан бол одоо гэрэл гарч эхэлж байна. Гэрэл гэж эхэлж байна. Энэ зүйлээ чинь ингээд гэрэлтүүлж өгч байна. Хорон ертөнц энэ зүйлээ чинь одоо ингээд засаж өгч байна. Тэгээд өөрийгөө чөлөөлснөөрөө өөрийгөө хайрласнараа өөрийнхөө энэ одоо портлоор дамжуулаад өнгөрсөн бүх тэм хуримтлагдсан таагүй энерги суллаж тавьж явуулсны ачаар хорон ертөнц өгч байгаа зүйлүүд нь болохоор итгэл найдвар байна. Дээрээс нь санхүү мөнгө байна. За дээрээс нь хуучин үеийн өнгөрөөсөн бүх зүйлүүдийг чинь танаас ингээд салгаж өгч байна. За энэ цаг хугацаагаар дамжуулаад та 7 сарын 29-нд бүтэн сартай энэ үеэр за өөрийнхөө өнгөрсөн хуримтлагдсан таагүй энер бүх зүйлээ суллаарай. Дээрс нь гэр орноо цэвэрлэх шаардлагатай бол гэр орноо цэвэрлэх хэрэгтэй. Одоо хэрэггүй зүйлээ хаях хэрэгтэй. Талархлаа илэрхийлэх хэрэгтэй. За тэгээд энэ цаг хугацааг та нар үр бүтээлтэй ашиглаарай. За тэгээ энэ цаг хугацаагаар дамжуулаад өөртөө сайн сайхан зүйлийг авчирч дээрээс нь хорон ертөнцид та бүхэн үнэхээр хүсэж байсан зүйлүүдийг чинь өгөхөд бэлэн байна. Бас таны хүсгүй байгаа зүйлүүдийг чинь бүгдийг нь чөлөөлж өгч байна. Тэгэхээр энэ цаг хугацааг ингээд манайхаа алдалгүй ашиглаарай гэдгийг хүсье. За ингээд энэ хүрээд энэхүү бичлэг маань өндөрлж байна. Дээрэнд нь амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.